Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн онцлог сэдэв нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын Diaspora Монгол төслийн хамтын ажиллагааны зөвлөх Игима хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өнөөдөр маш сонирхолтой сэдвээр эх орондоо эргэж ирэх нь хэрэгтэй юу гэдэг сэдвээр ярилцаж байна. За сайн байна уу Игима? Сайн байна уу? За өөрийнхөө бас үзэх сонсох дуртай подкастнда оролцохоос давшаан тохиолдсонд их таатай байна. Баярлалаа. За баярлалаа. За эх орондоо эргэж ирэх хэрэгтэй юу? Танаас асууя тэглээд. Хай үгж бодож байна. Би эргэж ирсэн. Тэгээд би өөрөө эргэж ирсэн. Би 5 жилийн турш Европт байсан, сурсан, ажилласан. Тэгээд эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаад яг тийм шийдвэрийн мөчүүл яг миний амьдралд тохиолдсон. Эндээ үлдэж болж байна. Надад бүх юм сайхан байна болж байна. Би эргэж ирэх хэрэгтэй юу? Эргэж очсноор би юу хийж болох вэ гэдэг яг тэг бодох үе байсан. Тэгээ эргэж ирэх шийдвэр гаргаад эргэж ирсэн. Миний хувьд ч гэсэн бас эргэж ирсэн хүн байна. Тэгэхээр хоёулаа бас хоёр эргэж ирсэн хүн. Эргэж ирэхийг хүсэж байгаа бас хөлийн чандад байгаа монголчуудтай өнөөдөр бас зориуллаа нэг товчхон бас гоё мэдээлэл сэдвийн талаараас ярилцж байгаадаа бол их баяртай байна. За хоёулаа энэ айгүй сонирхолтой сэдв байна л да. Олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллага тий. За Монгол Diaspora гэдэг төсөл нь ийм сонирхолтой нэртэй байна. Яг юу хэлээд байна? Diaspora гэж юу хэлээд байна? Төслийн хүрээнд? Диаспора гэдэг маань ерөнхийдөө бол одоо Монгол улсын иргэн те гадаад улсад хөлийн чандад гадаад улсанд аяллахаас бусад зорилгоор 6 сараас дээш хугацаанд байгаа ерөнхийдөө иргэдийг бид нар хамгийн энгийнээр илэрхийлэхэд бол диаспора гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр диаспора гэдэг маань болохоор ерөнхийдөө бол одоо юу гэдэг юм байгалийн гамшиг ч юм уу ямар нэгэн тийм давчгүй хүчин зүйлээс биш те ерөнхийдөө сайн дураараа 6-аас дээш сарын хугацаанд ерөнхийдөө гадаад байгаа монголчуудаа гэж ойлгож болно тийм. За тэгэхээр төслийн маань зорилго юу вэ? Төслийнхээ талаар нэг ерөнхий мэдээлэл өгөөч. За манай төсөл маань болохоор ерөнхийдөө Монгол Diaspora төсөл гэдэг маань ерөнхийдөө 2 жилийн хугацаанд бид нэр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. За энэ төслийнхаа хүрээнд ерөнхийдөө бид нэг тийм 2 туршилтын хөтөлбөр хамгийн гол нь ер нь хэрэгжүүлэх гэдэг байгаа. Нэг туршиж үзэх гэдэг байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр эхлээд нэгдүгээр бид нэг юм богино хугацаанд Монголдоо ингээд гадаад байгаа залуучуудаа иргэн ирээд ажилуулах 2 туршилтын хөтөлбөр. Нэг нь болохоор оюутнуудад чиглэсэн. Нөгөөд нь болохоор тэнд яг ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм 2 туршилтын хөтөлбөр байгаа. Тэгэхээр та бас ойлгож байгаа хүн ер нь нүүхийн тулд бол одоо шийдвэр гаргахад бол бас нэлээд их юм болдог те хүн ерний газраас нөгөөрөө нөхөд өөр бас битгийгэл бид нэг дүүргээс нөгөө дүүрэг лөө одоо нөхөд хүртлээр зөндөө асуудал болно шүү дээ. Би өнөөдөр Баянгол дүүрэгт байдаг байж байгаад хотын төв рүү юм уу хаавал дүүрэг лөө хэрэг нүүе гэж бодох юм бол би хүүхдийн сургууль цэцэрлэг за миний явах маршрут маань ажиллага явах маршрут маань төгжрлийн цэгээс гэр гол байх уу гэдэг юм амар олон юм шидэн үнтэй адилхан гадаадд байгаа монголчуудын хувьд жишээл эх орондоо иргэн ирээ гэдэг маань хэдий хүсэл байгаа боловч иргэн ирэх маань бол бас нэлээд том шийдвэр гаргалт байдаг. Тэгэхээр бид нэр хүмүүсийг болоод бас шууд те эх орондоо эргэж ирээч гэж хэлэхэд бол бас их маш их том асуудал байдаг. Тэгэхээр бид нэр богино хугацааны юм туршилтын хөтөлбөр одоо хэрэгжүүлж байгаа маань та бүхэн маань одоо юу гэдэг одоо зуныхаа эсвэл те амралтаараа ялангуяа эхний одоо оюутнуудын хувьд бол зуны амралтаараа та бүхэн маань эргэж ирээд Монголд байгаа те үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн үйл одоо хэлбэр үйл хамаарсан байгууллага дээр бас ингээ ажиллах боломж байна. Хоёр дахь маань болохоор өндөр одоо тэнд ажиллаж байгаа мэрэгчлэнүүдэд зориулаад заавал 3 сар гэхгүй те одоо жишээлбэл сарын хугацаанд ч юм уу хизээ та амралтаа авдیں۔ Тэр үеэр Монголд ирээд богино хугацаандаас ажиллах боломж байна гэдэг ийм одоо боломжийг одоо олгож байгаа юм уу? Ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр мал богино хугацааны тэгэхээр та амралтаа ашиглаж энэ дээрж ажиллачаад буцаад үргэлжлүүлээ сурч болно. Буцаад одоо шинэ мэрэгчлэрээ ажиллаж байгаа газараа ажиллаж болно гэсэн үг тийм. Маш сонирхолтой байна. Гой сонсогдож байна. Ягаад тэгэхээр нөгөө гадаад оронд ер нь удаан хугацаанд ажиллаж амьдраад сурахад нөгөө тухайн ахуй нөхцөлтөө ер нь хит тасдаг. Тэр бол хэвийн зүйлдээ буруу зүйл биш. Тэгээд нөгөө шилжилт хөтөлбөрийн талаар ярьлаа л да. Тэгэхээр хоёлаа нөгөө шилжилт хөтөлбөр гэж яг юу хэлээд байна гэдгийг аягүй сайн тодорхойлоод өгөөч. Түүний дараа би асуултаа үргэлжлүүлье. За ер нь түрүүн бас яг диаспора дээр ерөөдөө бас их адилхан хүмүүс маань бас аяг хольж яриад байдаг. Одоо жишээлбэл ингээл дэлхийд даяар бол өнөөдөр хөдөлгөөн одоо хүмүүсийн хөдөлгөөн human mobility гэж ярьдаг бол хаас явагдаж байна. Тэгэхээр зарим нь бол сайн дураараа явагдаж байна. Зарим нь бол үнэхээр одоо орон гертэн те иргэний дан үүссэн эсвэл байгалийн гамшиг тохиолдсон гэх мэт зүйлээс хүн аргагүй өрхөнд явж байгаа. За тэгэхээр аргагүй өрхөнд одоо жишээл нүүж шилжилт хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийг бол бид дөрвөсөд буюу те гэж хэлдэг.
За тэгэхээр шилжилт төлөвлөгөөнд оролцож байгаа migrants гэж яриад байдаг тийм шилжигчдийн хувьд юу гэхээр ерөнхийдөө сайн дурын үндсэн дээр тухайн ахуй амьдралаа дэвшлүүлэх үндсэн дээр ерөнхийдөө өөр газар руу очиод тэндээ бас яг 6 сараас доошгүй хугацаанд байгаа одоо тэр одоо процессыг гэх юм уу та шилжилт төлөвлөгөө гэж одоо үздэг. Тэгээд та яг Монголын бие нөхцөлтэй зүгээр жишээгээр ярихад бол жишээ нь манад бол шилжилт төлөвлөгөө бас олон үе шаттай явагддаг. Хөдөө орон нутгаас за бүр Сумдаа сайн аймгийн төв рүү тий бүр хөдөө ингээд Малчинчин сум руу ирж амьдардаг. Сумаас аймгийн төв рүү ирдэг. Тийм яг тэгэхээр хөдөөнөөс дахиад орон одоо Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн бол бас маш их явагдаж байгаа. Ялангуяа бас манай юуны хувьд бол нөгөө дээд боловсролын байгууллагууд хөдөө орон нутагт бас яг хэр байдаг билээ те. Тэгэхээр яг бид нар бас ингээд нөгөө нэг манай байгууллагч төдийгөө төрийн байгууллага ер нь олон байгууллагуудын хувьд яг ингээд юм нэлээд олон судалгаанууд байгаа хүмүүсийн шилжилт Монгол хүмүүсийн шилжилт хөдөлгөөний те цаад одоо үндсэн хүчинжүүлсэн шалтгаанууд нь юу байна вэ гэхэд бол ер нь бол яг бүгдээрээ яг нийтлэг мэдээж олон шалтгаан байгаа. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бол за нэгдүгээр тал ерөөсөө ажлах хүчний шилжилт хөдөлгөөн буюу хүн ерөөсөө л нөгөө нэг илүү дээр ажлын байрны санал авахаар тэр бол хамгийн том нөгөө нэг илүү нөлөөлдөг. За хоёрдугаарт нь бол одоо хөдөө орон нутгаас байгаа шилжилт хөдөлгөөнд маш их ажиглагддаг боловсролын төлөө гэх юм уу. Боловсрол эзэмших зорилгоор шилжилт хөдөлгөөнд бол их оролцдог. Хөдөө орон нутгаас ерөөсөө Улаанбаатар руу чиглэж байгаа маш их том сегмент нь л ерөөсөө дээд боловсролын одоо институт буюу их сургуульд орохын тулд хүүхдүүд их орж ирдэг. Дахиад бас Монголоос гадагшаага ерөөсөн маш их дээд сургуульд суралцах магистр, бакалавр тэ докторийн чиглэлээр сурч байгаа хүчин зүйл их байдаг. За тэгээ хоёр дахь түрүүн миний яг нөгөө ажлах хүчний шилжилт хөдөлгөөн бол хамгийн том байдаг. За тэгээ бусад шалтгаанууд бол мэдээж гэр бүлийн шаардлага, за эрүүл мэндийн нөхцөл байдал гэх мэт зүйлээр бол хүмүүс шилжилт хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгэхээр ер нь бол дөрвөсөд гэдгийг бол аягүй сайн тайлбарлаа те одоо байгалийн гангачааг уур амьсгалын өөрчлөлтөөс эсвэл иргэний дайнд дажинтай нөгөө амьдрах аюулгүй орчин нөхцлөөр хангагдах боломжгүй болсон үед гэж ойлгоод шилжилт хөдөлгөөн гэдгийг нь одоо нөгөө манайхан бол нөгөө цагаачт гэж ярьдаг байсан. Тэгэхээр цагаач зөв. Тийм цагаачт нь болохоор ерөнхийдөө нэг иммигрант гэж хэлээд байдаг штэ бас одоо галиглаад гэх юм уу. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө гадагшаага одоо чиглэж байгаа одоо дотоод ямар нэгэн улсаас гадаад улс руу явж байгаа хүмүүсээ бол бид нэр цагаачт гэдэг. Тэгтээ амьдрахаар явж байгаа шүү дээ, тийм урт хугацаанд амьдрахаар. Жишээ нь би сурахаар явж байгаа нөхцөлд бол би өөрөө цагаач гэж үзэхгүй юм байна тийм. Тэгэхээр бас одоо ерөнхийдөө визн мэдүүлэхдээ бид нар чи өөр өд штэ суралцах зорилгоор, за амьдрах зорилгоор гэх юм бол цагаачлалын виз хүсдэг ч юм уу тийм байдаг. Зөв маш сонирхолтой. Тэгэхээр ер нь бол нийгмийн эдийн засгийн одоо шалтгаантай байх нь шүү дээ шилжилт хөдөлгөөн бол. За би нөгөө Монгол диаспорагийн сонсоод нэг гайхсан зүйл нь яг хөө ингээд диаспора гэхээр миний ойлголтын хувьд бол нөгөө айгүй тийм өргөн ойлголт байгаад байдаг. Би нэр Монгол диаспораг бий болцсон юм уу гэж гинт бодлоо л доо. Тэгэхээр бид нэр хэрэг тооны хүмүүсийн талаар ярьж байна. Тэр нь одоо гадаадад 6-аас дээш сарын хугацаатаагаар ажиллаж амьдарч байгаа боловсрол эзэмшиж байгаа хүмүүсийг монголчуудыг хэлээд байна те. Хэдэн хүний талаар ярьж байна. Тийм. Тэгээ би танд бол одоо зүгээр альбан тоо хэлэхэд бол те одоо бол одоо сүүлийн байдлаар ойролцоогоор бараг 300 мянга гаруй давцсан хүн ам бол буюу эн чинь нийт хүн амынхаа ерөөсөө нийт хүн амын 6-аас илүү хувь байхгүй бүр дээшээ хувь. Тэгтээ ингээ сонсохоор ингээд нэг тийм юуг болж бид нэр яг одоо төсөөлөх юм бол эн чинь одоо Улаанбаатар хотын нэг дүүргийн одоо хэмжээний хүн ам гэсэн үг. Жишээлбэл Баянгол дүүргийн хүн ам гэх юм уу. Тэгэхээр хэрэг магадгүй манай бүх диаспора нь Монголд ажиллаж байсан бол бид нар одоо жишээлбэл те нэг дахиад нэг томоохон хэмжээний дүүргийн хүн амтай тэнцүү гэсэн үг. Ер нь бол гэхдээ энэ дахин танд хэлэхэд бол альбан тоо та мэдж байгаа те альбан бус одоо бүртгүүлгүй амьдарч байгаа хүмүүс бол бүр илүү их байгаа. Энэ бол хамаагүй өндөртэй гарна гэсэн үг. Тэгэхээр нөгөө юу яж байгаа штэ. За ингээд олон улсын тийм судалгаа тооцоолол байдгүй. Жишээ нь одоо 6-аас хүн амын 6-аас дээш хувь нь гадаад улс оронд ажиллаж ийн гэж штэ 6 сараас дээш хугацаагаар. Тэгэхэд одоо тийм тохиолдолд эдийн засагт нь тодорхой хэмжээгээр хохирол учирч байгаа байх гэж бодож байна л да. Тэрийн талаар тооцоолол байдгүй. Нийт одоо жилд тэд орчим долларын ч юм уу хохирол манай эдийн засагт учирч байгаа гэдэг байдлаар.
Яг уу одоо энэ дэр бол айгүй олон нөгөө байгууллагуудаас яг айгүй зөрүүтэй олон бас мэдээлэлүүд болохоор би танд яг одоо ийм амар magic number юм уу те айгүй эд шийдэн топ бас яг хэлэхэд бол хэцүү байна. Гэхдээ яг бас яг диаспорыг ингэж үздэг юм а. Ерөнхийдөө ингээд мэдээж одоо нөгөө нэг тарих гадагшилчин ингээд айгүй олон те ингээд манай ажиллах хүч маань явж гин гэж байгаа боловч нөгөө талаас диаспора маань бас эх орондоо үзүүлж байгаа эргэж ирэхгүйгээр ч гэсэн үзүүлж байгаа хувь нэмэр бол бас асар их байдаг. Та мэдж байгаа жишээлбэл манай Монгол улсын хувьд бол маш олон одоо залуу гэр бүлүүд хүмүүс солонгосод те өмнө солонгост улсад жишээлбэл айгүй олон жил сүүлийн 20 30 жил бол ажиллаж байсан баг. Тэгэхээр нөгөө нэг буцаагаад бас мөнгөн гуйвлага гэдэг юмыг бас одоо бид нар бас ингээд ярьдаг байхгүй мөнгөн гуйвлага гэхээр хүн мэдээж маш олон нөгөө гадаад байгаа хүмүүс чинь энд үлдсэн хүмүүс руугаа ингээ мөнгөн гуйвлага явуулдаг мөнгөн бус ч гэсэн маш их хилэмжүүдийг бол явуулдаг. Энэ нэг хэсэг бол ингээ бүртгэлд ороод бас ярьдаг байсан. Гэтэ бүртгэлээс гадуур зөндөө байгаа. Тэгээ дээрэс нь яг одоо бол энийг бас хянахад айгүй хэцүү болчихсон тий. Жишээлбэл Солонгост байгаа хүн Монголд байгаа хүн дөр мөнгө шилжүүлэхэд чинь ямар ч бүртгэлд орох боломжгүй одоо банк одоо зөндөө олон апп оруулаад маш хэлбэр бол хийж болж штэ тий. Тэгэхээр яг нөгөө алдагл гэхээсээ бас л яг диаспорыг давуу тал бас байгаа юм байна. Үр ашиг байдаг юм байна. Тэгэхээр бидний бас харж байгаа маань өмнө нь бол бид нэр ингээ маш олон за мөнгөн гуйвлага remittance буюу мөнгөн гуйвлагыг хэрдэг байлаа. За мөнгө хөрөнгө оруулалтууд бас хийдэг гадаад оронд байгаад айгүй амжилттай явж байгаа хүмүүс нь буцаад их орондоо хөрөнгө оруулалт хийдэг, бизнес хийдэг те байдаг. Тэнгууд одоо бид нараас дараагийн шатандаа гараад зөвхөн тэр мөнгө санхүү бие зүйлэр бос те тэр хүмүүсийн сурсан зүйл зөндөө байгаа штэ те ноу хау байна, мэдлэг туршлага байна, боловсрал байна. Зөвхөн мундаг дипломтой болохоор их орондоо эргэж одоо тусалдаг гэсэн үг биш. Дахиад зөндөө олон те ур чадвар эзэмшсэн одоо хүмүүс бол байгаа. Тэгэхээр энийг л бүгдээрээ яаж их орондоо бид нэр татах уу? Тэ одоо бүр мөсөн урт хугацаанд биш ч гэсэн богино хугацаанд бид нэр энийг бас одоо тэр их гоё нөөц боломжийг бас ашиглах боломжийг бүгдээрээ ингээд туршиж үзээл гэж бид нараас харж байгаа л да. Айгуу гоё тайлбарлалаа л да. Ягаад ч юм нөгөө brain drain гэлтэй сүүлүүд яриад байгаа. Ингээд аливаа нэг улс тухайн улс нь өөрөө нийгмийн эдийн засгийн улс төрийн асуудалтай бол нөгөө тэр нийгмийн одоо шим охид нь өндөр боловсралтай, чадвартай, туршлагатай тэр үндэсний нөгөө одоо хшим хүмүүс нь гадаад орн руу дөрөвдөг те гадаад бос тэр орнууд ч гэсэн тэр хүмүүсийг нэ айгу таата цагаатчлалын нөхцлөөр хүлээж авдаг өөрсдийнх нь нөгөө одоо хөдөлмөрийн зах зээл дээр байгаа гапа дүүргдэг ч олдогдлаа те дүүргдэг нөхдөг тийм зүйлүүд байгаа. Тэгэхээр нэг сулаар хараадсан ч бас маш их олон давуу талууд байдаг юм биш үү те. Тэгээд нөгөө за бид хоёлаа тэгээд нэг 300 мянга орчим хүмүүсийн талаар ярьж байна те. За тэгэхээр энэ хүмүүст маань зориулсан одоо энэ төслийн маань одоо үр шим хүртэгчт нь энэ хүмүүс ер нь бол аль талтай тий яа зөвхөн 300 мянга биш за мэдээж тэр нөгөө нэг хүмүүс маань байгаа дээрэс нь гадаадад бас нөгөө зөвхөн 6 сар гэж байгаа болоо 6 сараас цаашаага нэлээд олон жил амьдэрсэн хүмүүс байгаа штэ тий дахиад бүр 2 дахь үеийн одоо монголчууд жишээл гадаадад өнөөдөр өсөж тойрноос сурч амьдарч байна тий тэгэхээр нэг талаасаа таны бол зөв яг эдгээр хүмүүс маань бол мэдээж үр шимийг хүртэгч нөгөө талаас бас бид нэр зөвхөн тэр хүмүүсийг эргэж ирээч гэдэг байгаа юм биш нөгөө талаас Монгол улс бид нэр тэр хүмүүсээ дамжуулаад нөгөө нэг дэлхийдээ холбогдох боломж байхгүй юм чинь. Тэгэхээр энд байгаа тэр одоо шилбэл дадлага хийлгэх те мэрэгжил ур чадварын одоо тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх манай одоо дотоодын байгуулалт маань өөртөө бол тэр үр шимийг бол хүртэх бүр хангалттай боломжтой. Энэ дээр би таны жишээ хэлгээд надад би бас бид нар энэ хөтөлбөрийн өрөөнд нэлээд олон газруудтай уулзалт хийгээд явлаа л да. Тэгээд ихэд надаа ингээд шилжүүлэх академийн нэг ингээд багш хэлжсэн. Тэгээд ковидын үед бид нэр ингэсэн одоо бид нэр та мэдэнтэй PCR тест гэл бид нэг амар тест хийлээ тий. Тэдсэн чи тэрэн дээр яахгүй анх ингээд бид нэр ингээд энэ PCR тестийг хийгээд ингээд явж хахад зардал бол аюу өндөр байсан. Тэгээд тэгэхэд айгүй санамсаргүй байдлаар зүгээр бүр ингээд Facebook группээс баг гадаад байдаг монголчуудын группээс Японд байдаг нэг залуутай ингээд холбогдоод тэр хүмүүс маань ерөөсөө маш богино хугацаанд ирээд тэгээд тэн дээр ингээд ажиллаад ийм стандарт ингэж байд юм аа. Одоо жишээлбэл би яг нарийн мэргэжлийнх нь болохоор яг бас жоохон буруудаад төсөөтэй тайлбарлаж магадгүй. Гэхдээ жишээлбэл тэр залуу ирээд ингээд ноу хаваа дамжуулаад тэгэхээр тэр зардал бол буурсан хэд дахин билаа буурсан гэж ярьжсэн. Тэгээ надад хэлцгүй амар энгийн штэ тэр хүнийг бид нэр ингээд байн авчраад цалингаар хангаад иж чадахгүй. Гэхдээ тэр хүн
ирээд тэгэхээр авсан шийдэл нь өнөөдөр системийн шийдэл болоод бид нэр тэ бараг одоо бүх иргэн л тэр одоо үр шимийг нь хүртсэн штэ тий. Ямар гоё юм бэ? Тий. Тэгэхээр бас нөгөө талаас би түрүүн тавны бас алдагдлыг асуусан дээр би бас жоохон дутуу хариулж ш. Тэгэхээр манай дотоод талаасаа бид нэр явах юм бол үндэсний одоо хөдөлмөрийн зах зээл маань бол өнөөдөр хомсдолд орсон байгаа. Ялангуяа ур чадвартай одоо жишээл мэрэгчлүүд дээр бол нийлээд бас хомсдолд орсон. Яг нарийн мэрэгчлүүд дээр бол бүр ингээд хиймэл оюун ухаан тий одоо яаж явж байна тий. Тэгэхээр энэ дээр бол яг ингээд нөгөө дутагдaltaй хомсдолтой газрууд бол зөндөө байна, мэрэгшил байна, салбарууд байна тий. Тэгэхээр энийг бас ингээд бид нэр бас тодорхой хэмжээнд нөхөх тэгээд урт хугацаанд бид нар юу харах гэдэг гэхээр богино хугацаанд ирээд хэрвээ эрэг сэтгэл төрүүлээд тэр хүмүүс маань те бас Монголд үнэхээр боломж байна. Монголд хөдөлмөрлж байгаа гоё залуучууд байна, хүмүүс байна, байгууллагууд байна, гоё соёлтой газар зөндөө байна гэдэг тэр нөгөө эрэг одоо сэтгэлийг олоод авах юм бол бид нар тэр хүмүүс урт хугацаанд ирэхийг үгүйсэхгүй тэр мэдээлэлээ цаашаагаа ингээд нөгөө түгээхийг бас те үгүйсэхгүй тэгэх боломжтой л ах гэж одоо найдаж байна. Баярлалаа. Айгуу гоё сонсогдлоо надад. Нэг ковидын кейс. Аха. Нэрээ тэр дэлхийд даяар ажиллаж байгаа, сурж байгаа энэ Монгол залуучуудад маш нарийн мэрэгчлэр, ховор мэрэгчлэр аюу чухал ноу хавыг сурж байгаа залуучууд байгаа. Тэднийг эзэмшсэн тухайн газараа хувь нэмэр оруулж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ Монгол оюун ухааныг ч гэсэн монголчууд нийгэмдээ бид нар бас авчирч нөгөө бид нар бол хуучин нөгөө их орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэсэн тооцоогдсон байхгүй. Яг тэр үгийн биелэг болгох одоо бий болгох бүрэн боломжтой байдаг юм байна гэдгийг сонсоод за хоёулаа төсөл рүүгээ арай детайл руу те эргээд оръё. За тэгэхээр төсөл маань за үр дүнгийн одоо хүлээж байгаа үр дүнийг би сонслоо. Яг төслөө бүр айгууд одоо гадаад байгаа монголчууд чивд хоёр нэвтрүүлгийг сонсож байгаа. Эсвэл гадаадад үр хүүхдүүдэндээ ажил сурдаг хүмүүс ч гэсэн сонсоод магадгүй хүүхдүүддээ бас энэ мэдээллийг өгөөд зуныхаа амралтаар ч юм уу ээлжийнхээ амралтаар ч юм уу тодорхой хугацаанд эргэж ирээд одоо чухал нэгжүүдэд ажил хийгээд бас их орондоо эргэж ирэх өөрийнхөө сурсан чадсан зүйлээ энд авчираад энд нутагшуулга хүсэл сонирхол төрж магадгүй учраас хоёулаа яг төсөл рүүгээ эргээд оръё. За баярлалаа. Тэгэхээр нөгөө манай Монгол диаспора гэдэг те төслийн өрөөнд бол яг маш олон үйл ажиллагаанууд бол бид нэр төлөвлөж байгаа. Гэхдээ яг үндсэн хоёр цөм хөтөлбөрөөр танилцуулбал түрүүн би хэлсэн богино хугацааны хоёр туршилтын хөтөлбөр байгаа. Нэг нь оюутнуудад чиглэсэн, нөгөөх нь одоо шинэ төгсөөдтэй зүгээр ажиллаж байгаа мэрэгчлэнүүдэд зориулсан. Тэгэхээр яг одоо бол манай энэ оюутнуудын хөтөлбөр маань бол зарлагдсан байгаа. Тэгэхээр энэ маань ямар үе шаттай одоо яаж процесстэй явж байгааг эхлээд бид нар одоо шилбэл нөгөө юм дотоодод яг үйл ажиллагаа явуулдаг өмчийн хэлбэр хамаарахгүй байгууллагууд хадад бид нээлттэй зарвал зарлсан нийтлээд тийм манай хөтөлбөрөө танилцуулаад тэгэхээр манай дотоод бол юм богино хугацааны дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр танаа байгууллага дээр гадаад одоо улс орноос хэрэгцээ шаардлагатай мэргэжил ажлын байрны чинь дагуу дадлага хэлэх боломж байна гингууд байгууллагууд мад биднэрт саналаа одоо хүсэлтээ илэрхийлээд өргөдлөө өгөөд тэгэхээр бид нар тэн дээр бас урьдчилсан байдлаар бас ингээд үзээд одоо жишээлбэл нөгөө юм ёс зүй болоод хууль эрх зүйн хүрээнд ерөнхийдөө хориглоогүй жагсаалтны дагуу одоо үйл ажиллагаа явуулдаг нүүбийн бас одоо нөгөө value одоо бас нүүбийн нөгөө үйл ажиллагаа байгаа штэ тэрэндээ нийцсэн одоо шинэ арх согтууруулах ундаа гэх мэт та хүмүүж хорилгож жагсаалтаас гадуур үйл ажиллагаа явуулдаг бас ингээд харьцангуй одоо жишээлбэл зөв соёлтой зөв засаглалтай газруудыг бид нэр ингээд урьдчилан байдлаар сонгон шалгаруулчихсан. Тэгээ газар бас айгүй олон гой газрууд биднэрт бол ингээ хүсэлтээ илэрхийлээд тэгэхээр биднэрт ийм тодорхой хэмжээний пул ингээ үүссэн байгаа. Тэгэхээр одоо үүнийхээ дагуу бид нар яг одоо оюутнуудтай ерөөхдөө зараа ингээд нийтэд ерөөсөө ингээд нээлттэйгээр зарлцсан байгаа. Тэгэхээр аль улс орон хамаарахгүйгээр ерөөсөө Монголд энэ зам жишээлбэл дадлага хийхийг хүсэж байгаа оюутан залуус байх юм бол манай хөтөлбөрт ерөөсөө нээлттэй өргөдлөө өгөөд одоо нэг сарын туршид 4-7 хоног үргэлжилж байгаа. Тэгэхээр ерөөсөө хөтөлбөрт маань ерөөсөө хүсэлтээ өгөөл оролцоод сороод ингээд бас энэ боломжийг та бүхэн манаас ашиглаасай л гэж хүсэж байна. Тэгэхээр 100 амралт эхэлж штэ тий. Тэгэхээр одоо нөгөө хүсэлт анкет өргөдлөх платформ нээлттэй байгаа юу? Тэрийг нь хаанаас яаж олж явах хэвээр вэ? За нээлттэйгээ манай яг олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын веб хуудас болоод тэгээд Facebook хуудас байгаа IOM Mongolia гэдэг IOM Mongolia гэдэг Facebook хуудсан дээр бол нээлттэйгээр онлайн линкүүд маань бол явж байгаа. Тэр ер нь бол яг манай байгууллагын вебсайтыг олоход бүх одоо нөгөө нэг цахим орчин платформ дээр бол манай зарвал нээлттэй байгаа. Тэгэхээр за одоо тэгвэл 100
ээлжийн амралтанд те зуны улирал амралтанд болж байгаа оюутнууд энэ платформ дээр очиод анкет бүгэлж болох, өөрөөд л өгч болох боломжтой байна те. Ерөөсөө онлайнаар л өгч штэ. Амралтаараа ирээд Монголын одоо аж ахуй нэгжид ажиллана гэсэн үг те. Тэгээд буцаа явчихна. Тий. Тэгээ Монгол компанид, Монгол байгууллагын соёл ямар гэдгийг, Монгол бизнес хэрхэн явдгийг бас дотор нь ороо мэдэрч байна. Тэгээ цалинтай юу вэ? Тий. Тэгэхээр яг бид нар бас яг нөгөө оролцож байгаа байгууллагуудтайгаа бас одоо бид нараас хилцээ хийгээд явж байгаа. Тэгэхээр мэдээж нэг газараас нүүгээд ирж байгаа тий бас шилжиж төлөвлөнд оролцоод ирж байгаа, буцааж ирж байгаа хүүхдүүдтэй бид нар ерөөдөө ингээд нөгөө тодорхой хэмжээний урамшуулалтай, тэтгэлэгтэй, санхүүжилтийн бас нэг юм механизмтай явъя гэсэн хилцээ хийж байгаа. Тэгэхээр одоо тэр процессыг бас ингээд хөнгөвчлөг үүднээс бид нар нэг $1000 тэтгэлгийг бол шалгарсан оюутнуудтай бол олгож байгаа. Нөгөө талаас яг нөгөө оролцож байгаа хүлээн авагч байгууллагуудын зүгээс бол тэд нар маань харилцан адилгүй бас нэг одоо хамтран бас санхүүжүүлэх одоо энэ механизмд бол бас хилцээгээд оролцоо явж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний бас нэг юм одоо цалин хөлс гэх үү, урамшуул гэх үү бас хүлээн авч байгууллагаас бол гарах боломжтой. Тэгээд би бас танд яг байгууллагын талаар хэлэхэд бол айгүй гоё юм нөгөө бүх төрлийн байгууллагууд бол одоо санал илэрхийлсэн. Жишээлбэл Монголын одоо хамгийн тэргүүлэгч банк санхүүгийн салбараас бас байгууллага хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэний нийгмийн байгууллагуудаас айгүй гоё иргэний нийгмийн байгууллагын сайн дурын одоо жишээлбэл бас яг үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хүүхдүүд бас айгүй гоё чиглэсэн боловсролын хүртээмжгүй байдал дээр бас яг ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд байна. За бас яг нөгөө эрүүл мэндийн чиглэлээр хэрэг суралцж байгаа яг оюутан залуустай хүүхдүүд байвал бас нэлээд гоё эрүүл мэндийн одоо шилбэр их хөгжил одоо судалгаан дээр яг ажилладаг газрууд бол манайдас хүсэлтэй илэрхийлсэн. Тэгэхээр нөгөө би яг бодож ирсэн бид нар бүгдээрээ бас ингээд судалгаа хийж үзчихсэн багтаа. Тэгэхээр яг тоон дээр ажиллах боломж гарч ирнэ гэдэг бол бас айгүй гоё штэ тий. Ер нь бол яг Монголын одоо бид нар ч бас яг open data хэр боломжтой гэдэг үлээ. Тэгэхээр тэрийг нь өөрөө ингээд нөгөө одоо гаргадаг олборлдог газар манад ерөөсөө дадлага гэж гэдэг тийм хүсэлтүүдийг бас илэрхийлсэн. Тэгэхээр та бүхэн манай өргөдөл рүү ороод байгууллагуудын мэдээллийг аваад яг өөрийн чинь сурж байгаа мэргэжил судалгааны ажил те төгсөөд одоо ажиллахыг хүсэж байгаа газартай чинь нийцж байгаа чиглэлүүдээ сонгоод тэгээд манайхаар өргөдлөө явуулах юм бол бид нэр тэр байгууллагуудаа ерөнхийдөө зурчлаад тэгээд тэр байгууллага руу хуваарлана гэсэн үг. Айгуу гоё юм аа. Захаад оюутан байсан болж гэж боддог шүү. Гэтэл ингээд одоо чинь за оюутнууд маань ингээд анкетаа бөглөө зуны амралтаараа Монголд те 3 сар их орондоо ирж ээж аав гэр бүлтэйгээ хамт амрангаа мөн ажил хийж Монголын бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагууд хүртэл байгаа юм байна шүү дээ. Судалгааны байгууллагууд хүртэл байна. Эднэрт яг сурж байгаа, мэрэгч байгаа нарийн мэрэгчлэрээ ажиллаад бас харьцуулт хийж болно те. Тийм яг зөв. Тэг өөрийнхөө дараагийн судалгааны ажил ч гэсэн хэрэгтэй мэдээлэл ноу-хау олох боломжтой юм байна. Гэтэл Монголоос одоо чинь за яг би өөрөө нөгөө банкны салбарт ажиллаж исэн. Тэгээд яг банкны салбарын одоо найз нөхөд ихтэй. Тэгээд эднэртэйгээ ингээд уулзахаар ер нь бол тогтмол яригддаг нэг асуудал нь юу вэ гэхээр банк санхүүгийн салбарт ер нь бизнесийн салбарт ажлын хүчний мэргэжсэн ажлын хүчний хомсдолд орчлоо гэж байгаа. За тэгээд анх нөгөө одоо манай хүний нөөцийн салбар бол анх хүн шалгаруулж авдаг байсан критерий буюу шалгуур үзүүлэлтүүд нь өөрчлөгдсөн. Одоо бид нэр туршлага чухал биш болсон. Хандлага чухал болсон. Суур боловсрол зөв хандлагатай юмыг одоо сурах одоо хүсэл тэмүүлэлттэй залуучууд биднэрт хэрэгтэй байна. Тим залуус олдохгүй байна гэдэг айгүй юм. Түгээмэл одоо гомдол ч юм уу те шалтгаан асуудал сонсдог болоод байна л да. Тэгэхээр энэ дээр одоо чинь банкны салбарын байгууллагууд ч гэсэн болох нь шүү дээ. Тэгэхээр ямар байгууллагууд яг одоо танахтай хамтран ажиллах хүсэлт гаргаад байна. Тэгээд танаа төслийн хүрээнд Монголдо иргэн ирээд тодорхой хугацаанд ингээд амралтаараа ч юм уу те ажиллаад Монголын бизнесийн байгууллагад ажиллаад явах сонирхолтой залуус маань аль салбарыг хойжуулж байна. Таны бас яг түрүүний нэг өөрийн туршлагаартай яг бол санал хэлж байна. Одоо ингээд бид нар чинь бас яг хөтөлбөрийнхаа хүрээнд олон байгууллагатай бас уулзаж явж байгаа. Жишээлбэл тухайн тэр нөгөө нэг бөөгийн болоод ирж байгаа залуучуудыг мэдээж одоо юу гэдгийг жоохон одоо соёл засаглалын хувьд те бас тийм одоо юу гэдгийг зохисгүй тийм байгууллагт одоо чинь ирүүлээд ч юм уу те тэгэж үргийнхийг бол хүсэхгүй. Тэгэхээр бид нэр аль болох сайн засаглалтай, сайн системтэй, сайн соёлтой байгууллагуудыг бол эргэлхийлж бас уулзалт хийж дээрээс нь шалгарсан өргөдлүүдтэй бид нэр бол яг тэр одоо шалгуурыг бол ерөнхийдөө бол тавьсан. Тэгээд уулзалт хийх явахад бол ерөөсө хүний нөөцүүд бол яг их хэлж илээ. Бид нарт нэгдүгээр өнөөдөр бол яг нарийн мэрэгжлийн одоо энэ
нэг юм мэрэгжлийн бас яг юм зөв хандлагатай яг энэ залуучуудын бол одоо хомсдол бол байна тий. Ингээ яг тодорхой яг нарийн мэрэгчлүүд дээр бол яг үнэхээр ингээд гадаад байгаа тэр залуучуудыг тий эрхийг хүсэж байгаа хүмүүсийн бол одоо ур чадвар туршлагыг хэлийг тий олон улсын хэлийг гээд ингээ ашиглах хэрэгцээ шаардлага бол манад бол байна гэж бол ерөөсө бүгд л яг хэлж ил байгаа. Тэгээд та байгууллагуудыг хэлэхэд бол манад бол ерөөсө айгүй гоё өмчийн одоо бүх хэлбэрийн гэх юм уу тий байгууллагууд бол хүсэлтэд илэрхийлсэн. Тэгэхээр манад биш төрийн байгууллага байна, иргэний нэгэн байгууллагууд байна. Дахиад одоо банк санхүүгийн бүр ингээ тэргүүлэгчтэй салбартаа одоо тэргүүлэгч байгууллагуудаас бол хүсэлтэд илэрхийлсэн. Бид ингээд ганц хоёроос нас дуртахад бол за эрүүл мэндийн хөгжлийн төвгүй эрүүл мэндийн яамны харьяа газраас бол биднес хүсэлтэд илэрхийлэлт ерөөсөө яг эрүүл мэндийн дата дээр их хөгжөлтөөр ерөөсөө ажилтдаг судлаачдаг бол бид нар авмаар байна гэд. Тэгэхээр яг эрүүл мэндийн салбар дотроо дахиад яг тэр мэдээллийн сан тэ их дата одоо хөгжөлтөөр ажиллаж байгаа залуучууд бол айгүй гоё боломж юм болов уу гэж би харсан. Би өөрөө бас нэг судалгаа хийдэг байсан. Дата мэдээлэл олдохгүй зовлон байдаг штэ тий бид нэрээ цуглуулна гэдэг чинь амар зовлон амар үнэтэй зардалтай. Гэтэл бэлэн дата өгөгдлээ штэ. Бид яг анхаарч надад бол аягүй гой санаж байгаа. Би одоо судлаачтай хувьд бол том одоо нөгөө нэг хаалттай байдаг датан дээр ажиллана гэдэг чинь одоо юу те Диснейлендэд очиж байгаа юм шиг бас гоё боломж юм болов уу гэж харсан. За тэгээ бас айгүй гоё иргэний нэгэн байгууллагуудаас л зөндөө байгаа. Teach for Mongolia гээд за тэгээ New Nomad Institute за тэгээ Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хүртэл манайд санал тавиад те энийн чиглэлээр бид нэр яг гоё залуучуудыг бас ажилуулах одоо ажилуулмаар байна гэд. Тэгэхээр ингээд нөгөө олон газар олон салбараас одоо хүсэлтэд илэрхийлсэнд бол айгүй бид нар бол баярлж байгаа. За тэгээ бас та нөгөө мэдэх ба худалдааны танхимуд гэдэг штэ. Европын худалдааны танхим, Австралийн худалдааны танхим гэд маш олон нөгөө судалгаа, бодлогын шинжилгээ дахиад бас нөгөө ивентүүдийг бас яг хоссон байгаар хийдэг газруудад бол бас одоо дадлага их залуучуудын хувьд бас яг нөгөө Монголын бас яг энэ гоё хөдөлмөрийн одоо нөгөө нэг энэ дотоод одоо зах зээлийн яг уур амьсгал руу бас орох боломжтой. Бид нар танхимуудыг харахтаас тэд нар чинь тоороо гишүүн те 80-аас 100-аад одоо ийм гишүүн байгууллагатай харьцдаг гэдэг чинь өөртөө дахиад хувийн хвшлийн ерөөсөө тэр ингээд гоё одоо юу гэдэг пул руу ингээд ерөөсөө сан руу гэх юм уу те ингээд бас нэвтрэх боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ байгууллагуудын гоё энэ одоо нөгөө сонирхлоо илгээсэн ажлын байран дээр бид нар яг дадлагч хөтөлбөрөө бид нар яг зарлж байгаа учраас та бүх мань гол нь тэр манай үр хөтөл рүү ороод өөрийнхөө яг сурч байгаа чиглэл өөрийнхөө сонирхож байгаа одоо яг одоо биш гэхэд ажиллагыг хүсэж байгаа чиглэлийнхаа дагуу тэр нөгөө чиглэлээ сонгоод өргөлөө илгээгээрээ тэгэх юм бол бид нар тэр хүсэлтэд илэрхийлсэн байгууллагуудтай бид нар зуучлаад нөгөө хуваарлах боломжтой гэсэн үг. Энэ дээр бас тэгвэл шинээр одоо чинь аж ахуй нэгжүүд те манайх ингээд тодорхой хугацаанд одоо хүний нөөцийн хомсдол дутагдлаа, ур чадварын хомсдол дутагдлаа. Одоо гадаад сурж байгаа нарийн мэргэжил авж байгаа залуучуудаар дүүгмээр байна гэдэг хүслээ тавих боломж бий юу? За яг эхний бидний сайн нөгөө нэг байгууллагын дунд тавьсан яг нээлттэй тавьсан зар маань бол хугацаанд дууссан. Одоо бол оюутнуудаа чиглэж байгаа. Гэхдээ манай энэ хөтөл одоо төсөл бол 2 жил үргэлжилж байгаа. Тэгэхээр туршилтын хөтөлбөр гэж ярьсан. Тэгэхээр одоо энэ жил бид нэр туршилтын хөтөлбөрийнхаа бол одоо хугацаа маань дууссан. Гэхдээ дараагийн удаа дахиж бид нар бол зарлана. Энэ жил эсвэл дараагийн зунаас өмнө те байгаа. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн маань бас оролцох боломжтой нэгдүгээр. За хоёрдугаар би бас түрүүнд таньдсан чинь 2 туршилтын хөтөлбөр байгаа гэсэн их маань оюутнуудаа чиглэж байгаа. За хоёр дахь маань бол ерөөхдөө мэрэгчлэнүүдэд зориулсан гэж бид нэр хэлээд байгаа нь гадаадад ажиллаж байгаа хүмүүстэй чиглэсэн. Тэгэхээр түрүүний та битүүнэ ковидын жишээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй яг адилхан одоо жишээл яг нэг мэрэгчлэрээ ажиллаж байгаа нарийн ур чадварын ялангуяа мэрэгчлэлээр ажиллаж байгаа одоо хүмүүсийг Монгол иргэдээ байгууллагатаа тий маш богино хугацаагаар за тэдний амралт чинь бас нэлээд бас 3 сар гэдэг ч юм уу тийм өргөн урт бол байх боломжгүй. Тэгэхээр 1 сар ч юм авах боломжтой 1 сар авах боломжтой. Тэгэхээр та бүхэн яг тийм хэрэгцээ шаардлага байх бол манай тэр мэрэгчлэлтний хөтөлбөр маань 5 сараас зарлагдана. Тэн дээр сая одоо өмнөхтэй хэрэг амжаагүй байгууллагад байх юм бол бас мэрэгчлэлний байгууллагад маань бас өргөдлөө өгөх боломжтой гэсэн. Тэгэхээр яг түрүүний миний хэлсэн нөгөө цахим одоо платформод болоод IOM Mongolia гэдэг веб хуудсан дээр мэдээлүүд маань дор дандаа ороод явчихна гэсэн үг. Энэ тэгэхээр хоёр дахь одоо эхнийх хэсэг нь бол зөвхөн оюутнуудад зориулсан байна. Хоёр дахь нь яг нарийн мэрэгсэн мэрэгчлэнүүдэд зориулсан. Тэгээд богино хугацааны хийж болох юм биш үү? Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл бас нэм төслүүд ингээд байдаг шүү дээ. Одоо бүр
бид нар бас нэг төрийн байгууллагатай бол заахад бол бас хэлжсэн. Засгийн газрын одоо мега туслууд жишээлбэл байдаг тий. Тэн дээр яг нарийн мэргэжлийн хүмүүс бас хэрэгтэй гэж хот төлөвлөлт юм уу, инженеринг юм байд юм уу. Гэхдээ дэлхийд одоо төвшөнд бас ажиллаж байгаа одоо мэргэжлүүдийг яг тэр цалингаар авч ажиллуулна гэдэг бол бас одоо бүх газруудын хувьд бол бас боломжтой зүйл биш. Гэхдээ яг нэг бид нэр яг энэ шатан дээрээ те яг энэ төслийн энэ одоо шатан дээрээ бид нэр нэг сар зөвлөгөө авъя мэдлэг дамжуулалт хийя гэх юм бол энэ энэ хөтөлбөрт бас хамрагдах боломжтой гэсэн үг тийм. Надад бол үнэхээр гоё сонсогдож байна. Одоо чинь ингээл магадгүй одоо манад янз бүрийн төслүүд байгаа. Ер нь бол аж ахуйн нэгжийн байгууллагуудад хүртэлтэй иргэний нийгмийн байгууллагуудад хүртэл байдаг. Богино хугацааны зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай байдаг. Гэтэл богино хугацааны зөвлөх үйлчилгээг авах гэхээр дийлийнх нь гадны зөвлөхөд болоод байдаг. Гэтэл тэр зөвлөх үйлчилгээг үзүүлэх бүрэн чадвартай дээр нь унган монгол хэлтэй харилцааны асуудал харилцаа холбоонд алдагдал огт үүсэхгүй тэгээ гадаад оронд мэрэгчлэрээ ажиллаж байгаа чадварлаг монголчууд зөндөө байгаа залуучууд байгаа тэднэрс хийсэн ирээд амрах зураа мөн нөгөө талаар заавал амралт байх албагүй шүү дээ нөгөө жинхэнэ улсын хоорондоо хувь нэмэр оруулна гэдэг процессыг болох гэдэг шүү дээ хувь нэмэр оруулах өөрийнхөө мэдлэг мэдээллийг хуваалцах тэгээд яг би нэг юм надад гоё санагдлаа л да яг би өөрөө нөгөө яг гадаадаас ирээд 6 сар гэрийнхээ хаалгаар хамраач нөгөө цохуулгаагүй хүний хувьд хэлэхэд удаан хугацаанд нөгөө гадаад оронд байж байгаа яг эргэж ирнэ гэдэг бас нэг талаар ээж аав их орондоо очиж чинь сайхан боловч нөгөө талаар маш олон юм асуултууд байдаг их стресстэй цаг хугацаа л да. За би санхүүгийн хувьд яах вэ? Яг. За нийгмийн хувьд яах вэ? Би найз нөхөд бусад хүрээлэлдээ хэр хурдан иргэн орж дасан зогтож чадах вэ? За ажиллах соёлтой, ажлын байр, ажиллах соёлын хувьд би тэр байгууллагад нь дасан зогцоод ажиллаж чадах уу? Хэдийгээр би яг ажиллаж байсан, сурч байсан газараа болоод байгаа боловч Монголд нөгөө нийгэм бизнесийн орчин хэр байхаг би мэдэхгүй байна. Би хаана явж байгаагаа өөрийгөө сайн мэдэхгүй. Би хологдох болов. Яах вэ гэсэн айдас төгшөрүүд байдаг. За дээр нь тэгээд нөгөө ажил хайна. Яг үнэ. Ажлын зараар явна, удаан хугацаатай, тэгээд юу яа очиж уулзна, хариу хүлээнэ гэл амар юм стресстэй. За тэгж жагаад нэг яваад ортол тухайн нөгөө байгууллагын нь ажлын орчин засаглал таалагдахгүй тохиолдол ер нь маш их гардаг. Тэр тусмаа нөгөө гадаадаас ирэхэд те ягаад тэгэхээр тэр нөгөө тентхийн дассан бизнесийн уур амьсгал ажиллах орчин шал өөр байдаг. Энд арай өөр байдаг. Тэгэхээр танаа нөгөө төсөл анханасаа нөгөө санал болгож байгаа тийм нэг ажлын байр бэлдсэн байгаа байгууллагуудаа засаглалын шаардлага тавьж байгаа надад үнэхээр таалагдлаа л да. Тэр нь тэгэхээр нөгөө чиний яг хэлж байгаагаар нөгөө үргээхгүй байх бас нэг тий яг зөв засаглалтай байх нь аюул чухал. Ажлын харилцаа бол нөгөө мэрэгжлийн албан байх нь чухал. Тэгээ хүний нөгөө хувийн орон зайг хүндэлдэг байх нь чухал. Энэ бүгдийг ч гэсэн хүндэлдэг байгууллагуудад Монголд маш их байгаа. Тэгээ ийм байгууллагуудад жуулталж байна. Нөгөө зуучлан гэдэг маань өөрөө тэр мэрэгжлийн сайхан боловсралтай сайн мэдлэгтэй залуус үргээхгүй байх бас нэг яг том үзүүлэлт байх л та. Тийм яг үнэ. Айгу харамсалтай жишээнүүд бас байдаг штэ тийм. Одоо эх орноо зорио ирэнгуудаа ирэхэд буруу газар ороод жишээлбэл ингээл кофе зөөсөөр агаал даатгалын хугацаанд дууссан. За эсвэл хөрөнгө оруулалт хийя, бизнес хийя гэрэнгуут ингээд одоо бас мэдээлэл байхгүй учраас тэ нэгдсэн мэдээлэл гол нь манад бас байхгүй байгаа учраас ингээд нөгөө сүлжээний бизнес руу ордог ч юм уу тэ ингээд айгу харамсалтайгаар тийг ингээд хохироод өргөж байгаа хүмүүс бас их байгаа учраас гол нь нөгөө нэг яг бид манад одоо ингээнэр хэлсэн бол нэг юм хоёр сайн хүнийг хооронд нь уулзуулмаар штэ тий дотоодоо байгаа сайн хүнийг сайн газар гэх юм уу тий тэгэхээр гаднаас энэ хоёрыг нэг юм аль аль нь ерөөсөө юм эрсдэлгүй одоо илүү их юм нөгөө найдвартай байдлаар гэх юм уу да тий тэгэж ингэж уулзуулах гээд байгаа гэсэн үг тэгэхээр яг таны түрүүний хэлснээр нөгөө нэг яг тэр нөгөө нэг гадаад зөвлөхүүд ирдэг штэ богино хугацаагаар яагаад тэр нэрээ монгол хүмүүс хийж болохгүй гэж те монгол хүндээ илүү сайн ойлгоно мэдээж тэр хүн тодорхой хугацаанд алсарсан тийм байгаа ч гэсэн хангалттай тодорхой одоо боловсрал мэдлэг туршлага байгаа учраас ирээд бол тэрийг бол хангалттай өгөх боломжтой тэгэхээр гол нь нөгөө яг нөгөө би нэ олох хэрэгтэй байгаад байдаг штэ тий тэгэхээр бид нэр эхлэний байдлаар юм туршилтын байдлаар ингэж хэрэгжүүлж энийг л одоо л хэрэгжүүлж эхлэхгүй бол тэр мундаг тааланд тэр мундаг авьяастай хүмүүс маань ерөөсөө LinkedIn дээр л үлдчих гээд байгаа байхгүй тий Монголд ирэхгүй тэгээд
Тийм байгаа да. Тэгээд дээрээс нь яг би энэ дээр бас дуртахад нөгөө манад бас ингээ нөгөө нэг энэ төсөл дээр бас оролцож байгаа байгууллагуудаа би бас дуртчихъя. Тэгэхээр манад бас нөгөө хилийн чандаг монголчуудын зөвлөл гэ бас байгаа. Тэр маань ингээд нөгөө хилийн чанад байгаа яг монголчуудын хамгийн том төлөөлөл болж ажилладаг. Тэгэхээр бид нэр шилэл энэ төслийн хэрэгжүүлэлтээ судалгаанууд авч байна. Мэдээлэл түгээж байна. Энэ болгондоо бас энэ зөвлөл маань бас нэлээд чухал ач холбогдолтой ажиллаж байгаа. За төсөл маань бол бас нөгөө олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын хөгжлийн сангийн санхүүжилттэй явагдаж байгаа. Тэгээд мөн бас нөгөө холбоотойгоо бодлогын салбарын яамдад манаас оролцож байгаа гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яам, эдийн засгийн хөгжлийн яам, за Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, гадаад харилцааны яам гэх мэт байгууллагууд бас оролцож биднэрт бас нэг уялдаа холбоог хангах стратегийн чиглэлээр бас ажиллаж байгаа. За тэг хэрэгжүүлэгчдэр л би танд ярьсантай яг төр хувийн эрхлэл, иргэний нийгэм, төрийн бас байгууллага, лаборатори судалгаа гэл бүгдээрээ ерөнхийдөө оролцож байгаа тийм. За баярлалаа. Өстой сонирхолтой байна. Тэгээд ягаад ч юм анх ингээд нэг юм сөргөөр харах гэдэг юм шиг надад бол нөгөө би өөртөө ингээд дөнгөж сонсчоод тийм мэдрэмж төрсөн. Тэгээд ярьсны дараа энэ чинь нэрээ чи нөгөө түрүүн хэлээ 2 сайн хүнийг хүчруулах гэдэг нэгээд хэлсэн. Тэр 2 сайн одоо оюутан мэрэгсэнтэй мэрэгжилтэн тэгээд манай зах зээл дээр байгаа хөдөлмөрийн зах зээл дээр байгаа тэр алдагдлыг нөхөхөд хэн очих вэ гэхээр улс их ормаан л очно. Тэр их мэдлэг мэдээлэл тэгээд тэр магадгүй богино хугацааны гадны зөвлөгөөд явах байсан тэр эдийн засаг санхүү мөнгө хүртэл манай нийгэмдээ газар нутагтаа эдийн засгтаа үлдэх юм байна гэж бодлоо. Тэгэхээр та бүгдийн ажилд амжилт хүсье. Тэгээд танай платформоор дамжаад олон байгууллага бас чадвартай, мэрэгсэн, мөн сурч байгаа зөв хандлагатай оюутнууд, мэрэгчлэтнүүд олж аваасаа гэж хүсэж байна. Мэдээж бас хамгийн чухал нь Монгол диаспора гадаадд байгаа олон чадварлаг сайн залуучууд маань эх орондоо ч гэсэн өөрийнхөө тодорхой хугацаанд, төр хугацаанд ч гэсэн дастлаа эх орондоо хувь нэмрээ оруулаасай, аж ахуйн нэгжүүдэд ажилласай, тэр мэдлэг чадвар туршлага манад давчирт нутагшуулаасай. Тэгээд тодорхой хугацаагаар 3 сараар 1 сараар энэ бүгдийг хийж үзснийхаа дараа эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаасай гэж хэлж байна. За маш их баярлалаа. Таны хэлснээр яг Монгол хүний үг гэдэг чинь Ерөөл Батөр шиг гэдэг те. Тэгээ баярлалаа. Тэгээд бидний гол зорилго бол нөгөө нэг хүн ингээд ус руу ингээд шууд үсрэхтэй тэр дотор намаг байж болно, одоо жишээл нүх байж болно, эсвэл бүр гоё цэнгээг ус ээж болно. Тэгэхээр бид нөгөө Монгол хүн чинь эхлээ байхдаа нэг усаа ингээд нүрээ толгоогоо шавшдаг, за эсвэл хөлөө дөрж үзэн гэдэг ч юм уу те. Тэр боломжийг л олгохыг зорж байгаа. Тэгэхээр үнэхээр гоё эрэг сэтгэл төрлийн энд байгаа бас зөндөө олон боломж байгаа штэ. Монголд бид нэр те ажиллаж байгаа сайхан байх боломж байгаа, гадаад орн сайхан боломж байдаг шиг Монголд ч гэсэн бүх газар өнөөдөр бэрхшээл одоо эрэг тал нь олыг адилхан байдаг штэ те. Тэгэхээр тэр боломжуудыг мэдээд магадгүй тэгээд одоо урт хугацаанд бас нүүж ирээд эх орондоо эргэж ирэхийг бол эргэж ирээсэй л гэж хүсэж байна. Энийг үеиг бодвол ер нь бол дэлхийн ойрхон болцсон биз дээ. Яг бид нар хүссэн үедээ гадагшаага явах боломжтой, аялах боломжтой, тодорхой хугацаагаар очих боломжтой. Хуучин цаг шиг нөгөө галтэргээр 7 хоног сууж явдаг цаг өнгөрцөн. Гайхалтай. Ингээ та бүгдийн ажилд амжилт хүсье. Баярлалаа. Одоо танаа ингээд платформд хандах ёстой хандлагыг хүсэж байгаа хүмүүс маань ямар платформоор орж одоо өргөдөл өгөх вэ? Аж ахуйн нэгжүүд бас ингээд танай платформд нэгдэх боломж бий болох вэ? Энэ талаар мэдээлэл өгөөд хоёлаа нэвтрүүлгээд дуусгая. За манай олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын IOM Mongolia гэдэг веб хуудас байгаа, цахим хуудас. За мөн Facebook дээр бас цахим нөгөө Facebook-ийн цахим хуудасгаа албан. Тэрэн дээр бол манай мэдээлэлүүд бол бүгдээрээ цацагдсан байгаа. Хамгийн ихэнд байгаа. Тэгэхээр тэр онлайн линк руу ороод та бүх маань өргөдлөө өгөөрэй. За тэгээ шаардлагатай асууж тодруулах юм байх юм бол би утасны дугаар бас өгөх үү? Утасны дугаараа өгчүүлнэ тий. Манай бас нөгөө тодруулах лавлах зүйл гарах юм бол 9912 48 96 гэсэн утсаар бас холбогдох боломжтой. Дахиад та бүхэн линк руу орох юм бол бас угаасаа имэйл байгаа. Тэгэхээр аль өөртөө эвтэйхэн байдлаар лавлбаараа тэргээрэл одоо лавлах боломжтой. Бас Instagram хуудсан дээр байгаа линкэд энэ дээр ч байгаа юм байна. За баярлалаа. Ингээ та бүгдийн ажилд амжилт хүсье. Олон мянган залуучууд эх орондоо эргэж ирээд сурсан мэдснээ эх орныхоо хөрсөнд үлдээгээсэй гэж хүсэж байна. Тэгээд олон байгууллагыг аж ахуйн нэгжүүдийг хооронд нь зуучлаад та бүгдийн төсөлд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ингээд та бүгдэд шинжлэх ухаан таны мэдхүн Од Мөндөр сувгийн онцлог сэдвийн нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 хөтөлбөрөөр хүрч байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.